Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сурагчийн метатанимэдхийн чадварыг хөгжүүлэхийн тулд метатанимэдхийг хөгжүүлэх үр дүнтэй аргуудыг ашиглах. Мөн метатанимэдхийн чадварыг хөгжүүлэхэд тустай суралцгын орчин бүрдүүлэх нь маш чухал. Метатанимэдхийн аргууд: хялбаршуулан тогтоолгох арга ашиглах. Жишээлбэл Монгол Баавар. Бодлын тэмдэглэл хөтлөх. Сурагчид төлөвлөх, хянах, эргэцүүлэн үнэлэх аргад суралцахад туслана. Метатанимэдхийн яриа. Багш сурагчид метатанимэдхийн яриаг хийж хэвших. Шалгалтын материал дээр ажиллуулах. Сурагч шалгалтын үр дүн мэдхээс өмнө болон дараа нь хийж болно. Юун дээр алдсан, яагаад алдсан, үүнийг алдахгүй тулд яах ёстой гэх мэтээр эргэцүүлэн шинжлэх. Харилцан сургах. Сурагчдыг баг болгон бие биенээс асуулт асуух, асуудлыг тодруулах, даалгаврын гол санааг товчлох, таамаглал дэвшүүлэх аргаар хамтарч ажиллуулах. Хялбаршуулан тогтоолгох арга. Мнемоник гэдэг нь суралцагчдын ой тогтоолтыг сайжруулах зорилготой мэдээллийг хялбаршуулан тогтоолгох арга юм. Зургаар төлөөлүүлэх, үсгээр, үгээр товчлох арга. Жишээлбэл эвшид гээгүүлэгчийг бид имингэлбэвэр гэж тогтоолгохоосоо илүүтэй Монгол Баавар гэж үгээр орлуулж тогтоолгодог. Өөрөө түлхүүрийг ашиглан тогтоолгох. Мэдээллийг жижиглэх, бүлэглэх аргаар тогтоолгох. Эдгээр дөрвөн арга маань хялбаршуулан тогтоолгох аргууд юм аа. Бодлын тэмдэглэл хөтлөх. Бодлын тэмдэглэл хөтлөх нь идэвхтэй сургалтын хамгийн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд сурагчдад өөрийн бодлоо эргэцүүлэхэд тусалдаг. Мөн сурагчдыг аливааг олж мэдэх, асуулт асуух, санаагаа холбох гэх мэтээр үр дүнтэй суралцахад чиглүүлдэг. Жишээлбэл хичээл, кино, илтгэл зэргээс тэмдэглэл хийж авах. Мөн ном, киноны гол утга санааг товчлох. Дараагийн удаа юу болохыг тааварлах. Сурсан зүйлээ өөрийн өмнөх мэдлэгтэйгээ холбож эргэцүүлэх. Шалгалтын дараах эргэцүүлэл. Шалгалтын дараах эргэцүүлэл гэдэг нь суралцагчид шалгалтын гүйцэтгэл дүн шинжилгээ хийж эргэцүүлэх үйл юм. Үүнийг шалгалтын өмнө болон шалгалтын дараа хийж болдог. Суралцагч шалгалтандаа хэрхэн бэлдсэн, ямар арга ашигласан тухай эргэцүүлэх асуулт бүхий ажлын хуудсыг фидбек хүлээн авахаас өмнө тарааж өгнө. Суралцагчдад шалгалтын фидбекийг өгсөний дараа түүн дээр ажиллаж ямар алдаа гаргасан, дараагийн удаа энэ алдааг гаргахгүй байхын тулд яах ёстой талаар хэлэлцдэг. Харилцан суралцах. Харилцан суралцах арга нь уншиж олох чадварыг хөгжүүлдэг. Сурагчдыг жижиг багт хувааж дараах дөрвөн арга ашиглаж ойлголтыг сайжруулдаг. Асуулт асуух, утга санааг тодотхон тайлбарлах, таамаглах, гол санааг товчлох. Нэг сурагч багшийн үүрэг гүйцэтгэж дээрх суралцахын аргуудыг бусдаа зааж өгнө. Жишээ нь хэрвээ тэд унших даалгавар гүйцэтгэж байвал сурагчдаа уншсан зүйлийнхээ дагуу асуулт асуух, ойлгоогүй зүйлээ тодруулах, бичвэрийг товчлох, уншсан зүйлийнхээ талаар таамаглал дэвшүүлэх аргуудыг заана. Метатанимэдхийн багшийн яриа. Энэ арга нь сурагчдад суралцахын зорилгоо тодорхойлох, суралцахуйгаа төлөвлөх, үнэлэх аргуудыг зааж өгөх. Метатанимэдхийн чадваруудыг хөгжүүлэхэд тустай суралцахын орчин бүрдүүлж өгөх. Чи энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэх мэт асуулт асууж эргэцүүлэл хийлгэх. Метатанимэдхийн яриа өрнүүлэх. Сурагчийн метатанимэдхийн яриаг хамтдаа сонирхоё. Энд нэг зүйл дутуу байна. Би үүнийг зөв гэж бодохгүй байна.
бид бараг л дуусах гэж байна. Энэ бол зөв. Харин энэ бол буруу гэж бодож байна. Ямар аргаар хийхээ хамтдаа суугаад ярилцъя. Би юу хийхээ мэднэ. Би хичээл зүтгэл гаргах дуртай. КВЛ-ийн хүснэгт. Хүснэгтийг ашигласнаар суралцагч дараах 3 асуултад хариулж суралцуугаа төлөвлөх, хийх, эргэцүүлэх процессыг хяндаг. Жишээлбэл, би юу мэдхийг хүсэж байна? Би юу сурсан бэ? Би юу мэдэж байна? КВЛ-ийн хүснэгт хэрэглэснээр сурагчид хичээлийн өмнө мэдлэгээ сэргээж, хичээлийн туршид шинэ зүйл сурах явцаа хянаж, хичээлийн төгсгөлд суралцуугаа үнэлэхэд тусалдаг. Галерей үзэх арга. Багш ангийн хананд хичээлийн агуулгатай холбоотой асуулт, кейс, поструудыг хадна. Эсвэл тойруулж хэд хэдэн өртөө засна. Дараа нь сурагчид багаараа өртөө бүрт очиж, уншиж, хэлэлцэж, даалгавар гүйцэтгэж, хариултыг бичнэ. Багууд бүх өртөөгөөр явж, дууссаны дараа ангид нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ. Үүнийг галерей үзэх арга гэж нэрлэж байгаа. Метатанимэдгүй суралцагчийн төвшин үнэлэх. Багш бүр сурагчдынхаа метатанимэдгүй хөгжлийн төвшинг таньж, тэднийг дараагийн шатанд хүргэх арга замыг хамтдаа эрэлхийлэх. Та бүгд биедан гүйцэтгэх даалгаврын зааврыг танилцуулъя. Хичээл ордог ангиасаа 3-аас 4 суралцагч сонгоорой. Сонгосон суралцагчдаа Перкинсийн метатанимэдгүй 4 түвшний алинд хамаарахыг тодорхойлоорой. Үүний дараа яагаад ингэж тодорхойлсноо жишээгээр тайлбарлаж эргэцүүлэн бодоорой. Жишээлбэл, суралцагчаа аливаа даалгавар гүйцэтгэхдээ багшийн зааврыг ягштал дагдаг. Өөрөө сэтгэх оролдлого бага учраас суралцах аргаа ухамсарлаагүй суралцагч гэх мэтээр жишээ гарган тайлбарлана. Даалгавар 2. Багаар гүйцэтгэх даалгавар. Алхам 1. Өөрийн туршлагаа мэргэжлийн багш нарын бүлгийн ажлаар танилцуулан дараах асуултуудын дагуу хэлэлцээрэй. 1-р нь таны ажилласан суралцагчдын суралцах зан үйл ямар ялгаатай байв? 2-р нь суралцагч бүрийг дараагийн түвшинд хүргэхэд багшийн ямар дэмжлэг, ямар арга барил хэрэгтэй вэ? Алхам 2. Мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран суралцагчдыг эргэцүүлэгч суралцагч болгох алхмууд нэртэй богино зөвлөмж боловсруулаарай. Боловсруулсан зөвлөмжөө форумд хуваалцна. Ингэсний дараа өөр 2 багийн боловсруулсан зөвлөмжтэй танилцаж сэтгэгдэл бичиж үлдээ. Танд амжилт хүсье.